За, сайн байцгаана уу. Та бүхэндээ энэхүү блог үзэх тухайн цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ би анхан болон дуун шатныхан зориулаад фитнес заланд фитнес төхөөрөмж ашиглан өгзөх гуйны булчинг өвдөгч хөгжүүлэх, за мөн анхаарах заавар хүн болгоны нийтлэг алдааны талаар ярилцахад бэлэн болоод байна. Мэдээж хөл өгзөг гэдээ ярихаар эрчүүд бол ерөнхийдөө дандаа хөл өгзөгийн болж байгаа цухт хандлагатай, алгас хандлагатай байдаг бол эмэгтэйчүүд эсрэгээрээ фитнес явсан өдөр болгоноо хөл өгзөг хийж харагддаг. За үүнийгээ дагаад чи эрчүүдийн цээж, нуруу мөр хөлөө хөгжөөд эмэгтэйчүүдийн болохоор хөл өгзөг бас хөгждөг. За мөн эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн одоо дааврын ялгаа биеийн бүтцийн онцлогоодоо шалтгаалаад за эмэгтэйчүүдийн доод хэсэг, эрэгтэйчүүд дээд хэсэг илүү хөгжих хандлагатай байдаг. Эстрогон дааврыг авч үзэх юм бол өгзөг рүү төлхөө өөхийг хуримтлуулдаг. Үүнийгээ дагаад ерөөдөө эмэгтэйчүүдийн хөл өгзөг нь илүү хөгжөөд байдаг. Эрчүүдийн хувьд бол тестостерон дааврын хэмжээ их байгаа болохоор цээж, нуруу, мөрний булчингууд илүү хурдан хөгждөг. За юм байдаг. За тэгээд бүгдээрээ мэдээж зориг байх хэвээр. Одоо мэдээж өгзгөө томруулах гэж гинүү, гоёа томруулах гэж гинүү, эсвэл төсвөр төвчээрээ нэмэх гэж гинүү, эсвэл биеийн хүчийг үндсэндээ нэмж өгч гинүү гэдэг шалтгааллах хэвээр. Эндээс мэдээж зориг шалтгаална. Хоёрдугаар бид нэр зорилгоо тодорхойлсны дараа зөв техник хамгийн чухал. Эн чинь биеийн хэсгийн 50% эзэлж байгаа маш том болчихно тийм үү. Тэгэхээр бид нар энэ дээр зөв техникийг маш сайн хэвээр. Бид нар жин гэдэг зүйлүүд дайрах хэсгүй. Эхлээд маш зөв техникээр хийдэг болно, дараа нь булчингаа мэдэрдэг болно. Тэрний дараагаар бид нэр аажмаар жингээ нэмэгдүүлэх хэвээр. Энд дээрээс анхаарах хэвээр. Дараагийн асуудал мэдээж нөхөн сэргийлтийн хугацаа. Бид нар хэдий хөл өгзөний булчин хөгжүүлэх чинь гээд өдрөө том бас хийгээд очихгүй. Эн чинь биеийн талыг эзэлж байгаа том булчин болохоор 72-оос 96 цагийн дараа нөхөн төлчин одоо бэлэн болно гэсэн амралт нь бэлэн болдог гэсэн. Тэгэхээр 7 хоногт хамгийн дээд нь 2 удаа хэвээр. Тэгэхээр эмэгтэйчүүд ойлгож байна уу те? Өдөр болгон хөл өгзөг хийгээд байгаа гарны томрохгүй байгаа шалтгаан чинь ердөө л юм. Энийг ойлгочих хэвээр. Тэгээд дараагийн мэдээж 1000 дасгал хийгээд бид нар шимт хичээлтэй болохгүй тухайн өдөр бид дасгал хийгээд бид нар үндсэн булчингаа гимтээж байгаа тийм үү? Суунжаагч процесс гимтээж байгаа. Тэгээд тэрэнд хэрэгцээтэй амин хүчлийг бид нар хоол хүнсээрээ авахгүй бол эсрэгээр булчингийн ядралт орох, булчингаа алдах, эсрэгээр ядар сүлдэх хэсэлт. Тийм учраас бид нар маш сайн шимтэж тоолох ёстой. Дараагаас болохоор унтж амрах. Сайн амралт байхгүй бол та хөлний булчинг 1000 сэтгэл зүгээр дараад 1000 өөрөө хүсээд хий гэсэн ч би чинь дэлэхгүй. Тийм учраас маш сайн амралт энэ чухал байна. Тэгээд бэлгийн өндөр мэдээж маш сайн уус сууж явах хэвээр. Өөр тэгээд бусд нь бол одоо тасалынхаа эхлэхээр гой тайлбарлаад өгчий. За би мэдээж дасгалаас өмнө одоогоор 22 минут одоо дугуйж хийж байна. Үүний дараа би нуруугаа халаагаад тэгээд үндсэн дасгалд орцгоо. За тэгээд өнөөдрийн блогтойгоо хамт байцгаагаараа та бүхэнд мэдхгүй маш олон зүйлийг чинь илүү ойлгомжтойгоор тайлбарлаж өгч чадна гэдэгт итгэлтэй хамт байгаарай. За бидний эхний цэцэл нуруугаа мэдээж сайдэр халааж өгөх ёстой. Энэ дээр 15-аас 20-тоогоор 4 удаа халааж өгнө. За халааж өгөхөөс өмнө та бүхэн бүсгүйцэн байгаа харж байгаа. Тэгэхээр бүсвэл яах гэж үзэж нэхээр би одоо нурууны булчингаа чангадахдаа хөлийн үндсэн суулт болон нурууны үндсэн таталт хийхдээ нуруугаа одоо бэрчгэнтгээс хамгаалж ерөөхдөө барьж өгж байгаа. Эсвэгээр эмэгтэйчүүд ингээд фитнес залан байн хөрсөд зүтсмэл хит бариу хөрсөд. Яг нь бариу хөрсөд зүүхийн давуу тал гэвэл мэдээж нэг төрхөө хугацаанд юм тураад байгаа юм шиг мэдрэмж өгдөг баг. Хитгэе барьчихаар. Хоёрдугаарт нөгөө нэг хит бариу хөрсөд зүүж байгаа болохоор их хэмжээний хоол идэх одоо идэхэд ходоод гэсэн чинь тухгүй мэдрэмж хүрнэ. Ингэсээр бага идэх боломжтой. Тэгвэл гарч байгаа сөрөг нөлөө гэх юм бол мэдээж байнгын бариу хөрсөд зүгээд байгаа болохоор бүсгийн нурууны булчин буюу хэвлийн нурууны булчин сулрах эрсдэлтэй байдаг. Хоёрдугаарт ходоод уушгинд гаралт өгснөөр эрүүл мэндийн ноцтой асуудал хүрэж идэг. Гуравдугаарт энэ бол ерөөсөө одоо нэг чин хасгал бол ямар ч хамаарал байхгүй. Одоо жишээ нь биеийн усыг ингээд шахаж өгж байгаа болохоор танд яг нэг тураад байгаа юм шиг мэдрэмж өгдөг баг. Гэхдээ энэ бол төрхөн зүрийн гооцоханд өгж байгаа хариу арга хэмжээ болохоос ямар нэгэн байдлаар турж байгаа болон таны гой босоод ямар ч хамааралгүй. Тийм учраас энийг та зөвхөн ялгаад бие биенээ дуурайгаад хөсөөд зүгээд авах шаардлага үүдийг би зөвлөгөө өгч байна. За үнэхээр нурууны асуудалтай бол хамгаалтын маягаар хэрэгж болно. За бүгдээрээ энэ цэцлээ орцгоё. Энэ цэцлийг хийхэд бол мэдээж бүгдээрээ тааруулах хэрэгтэй. Би нурууны цэцлээ тайлбарлажсэн. Гой тааруулах хэрэгтэй. Эндээс. За энэ барилаа авлаа. За тэгээд эндээс доошлоо.
Ингэхдээ өгцгээ авчихад өгц рүүгээ орж ийн үү тийм үү? Гуйны артал руу орж ийн, шилбэр рүү орж ийн. За тэгэхээр анзаарч байгаа. Нэг бүр ингэж хотоох шаардлагагүй те. Бүгдээр яг энэ төвшөнд. Гой доошоо гой сунгалаа. Нэг 2 өгцгөө чангалж өгнө. Амьсгаа амлаа гаргая. 3. За тэгээ та бүхэн анзаарч бол би дасгал хийж байхдаа маш тийм удаан мэдэрч хийж байгаа. За энэний давуу тал нь гэвэл нурууны асуудалтай хүмүүс бол огцон хөдөлгөөнүүдийг хоригддаг. Огцон одоо хүн өөрийн мэдлэхөө огцон ингээд газар сүнхтэй огцон тонгоодог ч юм уу, огцон хэрэгж хардаг ч юм уу те. Энэ байдлаас хүн нурууны өвдөлтөй нурууны асуудалтай хүмүүс улуун нэмж тэр асуудлаа нэмэх эрсдэлтэй байдаг. Хоёрдугаар бүсний зүүж байгаа давуу тал тэнд яг зориулт чинь ийм байх. За энэ дасгалаа би 12-оос 15 удаа гоо сайтар хийж өгчөөд тэрний дараа би тасгалдаа орно. Та бүхэн анзаарсан бол эндээс нуруу хэрэг өвддөг болно шүү дээ, тийм. Гой нуруугаа гой доошоо гой ингээд сунгаад энэс өвдгөөг нугуулахгүйгээр гой тэгшхэн байдлаас байжгаад жуухан гой ингээд өөрөө нэг мэдрэх доошоо таталтуулдаг үү, тийм. Ингээд гой сайн татчих. Тэр гой сайхан тайвшраад өгнө. Тэгээд татлаа. Энэ үедээ гой хөвлийн булчингаа чангалаад, нурууны булчингаа чангалаад, өгцгөө гойны артлаа маш сайн чангалж өгсөн. Доошлоо би суллаа. Бүх амьсгаагаа гаргаж өглөө. Татлаа анис. За энэ булчингийн нэгэ мэдээж хамгийн том давуу тал гэвэл мэдээж бүслэхий нурууны булчиг хөгжүүлснээр тухайн нуруунд очиж байгаа ачаал бол маш багасна. Ингэсээрээ таны нурууны өвдөлт, тэгээ нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх одоо тийм давуу талуудтай шүү гэдэг энэ дээр сайн анхаарч хийж байгаарай. За иш орё. За бид нэр дасгалдаа ороход бэлэн болоод байна. Тэгээд үүний өмнөөс өвдгөний асуудалтай бас нэлээд олон байдаг бах. Магадгүй буруу техникээр хийсэн халаалтгүй хийжснээсээ болж эсвэл хэсрхий карьдээ уулан алхдаг байснаасаа болж юм те. Өвдгөний үений эдгэдэл, өвдгөний ямар нэгэн асуудалтай байдаг бол та бүхэн дасгалдаа орохоос өмнөөс өвдгөө сайтар халааж явах хэрэгтэй. Тэгэхээр яг өвдгөний асуудалтай хүмүүст зориулаад ихлээр бас халаалтаа заагаад өгч. За эхний дасгал хан аллаа. Эндээс бие гой урагшаа тавьж өглөө. Эндээс өвдөг биеэс урагшаа аваад те. Эндээс 1 2 3 4 5. За дараагийн цэцлэн эндээс хамлаа хэрвээ дийлдэг бол те. 1 50 2 3 4 5. За мөн 3 тасгал нь биднэрт ийм багс эндээс та бүхэнд одоо би удаас харуулъя. Эндээс авлаа. Дэш болоо. 1 2 3 сам нөгөө талд адилхан мөн адил. Эндээс 1 2 3. За бидний дөрөвт тасгал нь хан налаад гоё гүйцэд суулаа. Эндээс биерээ гоё гүйцэд сууж өгнө эндээс. За хүлээ эндээс бариллаа, ханаа наллаа. Эндээс 1 2 3. Энэ дээр хуцаа тавьчихвал амар юм биш үү. За тэгээ дараагийн цэцлэн бид нар хийм гэдэг. Хөлөө ороолоо эндээс. Бие ороолоо эндээс доошлууллаа. 1 гүйцэд шатчих 1 2 3. За дараагийнх нь адил. Эндээс бүр ороогоод 1 2 3. За эдгээр цэцлээ бүгдээрээ 12-оос 15 тоогоор
2-оос 3 удаа хийчих юм бол өвдөг чинь маш сайхан халаад өгнө, зуурахгүй гэсэн үг. За 6 дахь тасал энгийн цэл үүдэн шүү дээ. Хойш алхах те. Эндээс хойш ингэж алхах. Маш энгийн цэл. Өвдөгний. Одоо жишээ нь шатаар ингээд буухад өвдөг байх юм бол бид нэр араараа ингэж бууж болдог шатаас буухтаа. Тэгэх юм бол өвдөгний өвдөлт хайцангуй бага, өвдөнөөс нэмж элит гэмт хэрсэл бага байдаг. За ингээд өвдгөө маш сайн халаасны дараа бүгдээрээ одоо үндсэн тасалд орцгоё. Нуруу одоо хөлийн үндсэн султ. Өнөөдөр би Смитээр хийж үзүүлээ мөн гантилтэй. За бид нэр эхний одоо анхан бол дуу шатныхан байгууллага эхний одоо зөв техникээс суртал 1-2 сарын хугацаанд бол ер нь Смит болон гантил барьсны илүү тохиромжтой. За өнөөдөр бол одоо билээ Смит хийгээд гэх. Мэдээж зөөлөвчөө хийлээ. За бидний одоо гол цэг байгаа тийм центртэй голд нь очлоо. А тэрнээс энэ болонд ингэж ирэхгүй шүү дээ. Яг голын гоё авлаа. Эндээс авлаа. Хөлөө гоё жигд байрлууллаа. За эндээс авлаа. Яах гоё. Өвдөг баг зэргийн гадагшаа энэ төвшөнд байна тийм. Ийм төвшөөгөө биш. За эндээс авлаа. За одоо бүгд харж байгаа эндээс. Доошлоо. 1 амсгаа авлаа. 2. За эндээс ингэхгүй. За эсвэл бүр хитрхи ингэхгүй. Ингэж хөдөө мөд ингэхгүй. Бүгдөө маш сайн анхаарч яг өсгийнөөс ачаад өсгийн өрөөс газраас хөндөхгүй зэрэг өсгөгөөс яг ачаалаа авлаа. Доошлоо. Хоба. 1 авлаа. 2. Ба нуруу хотоож өгч байгаа те. 2. 3. 4. 5. Маш их юм даа зүг мэдэрч гисэн. 6. 7. 8. 9. 10. 11. За ингээд 15 гэсэж байгаа ядраад хал энэ нэг амарч иж болж байгаа. Сэргээх гэж 11. Эндээс ингээд 12. Нэг мэдчлээ. Таслаа хийн. За одоо бүгдээ энэ дээр жингээ нэмэгдүүлээд дээшгээ одоо нэмээд сайд халаацсан хангалттай алдсан болохоор гоо нэмээд явна. За тэг хөлийн булчин том булчин одоо чинь би хөл хийж байгаа гэж ярьж байгаа тий. Хөл хийж байгаа яг үүндээ би хөл хийж байгааг нэрлэж байгаа боловч яг хөл хийж байгаа одоо тохио анзаараарай. Нэг гойн уртсан булчин ажиллаа, артл ажиллаа, шилб ажиллаа, өгзөг ажиллаа, пам. Тэгвэл бас давхар би хэвний булчин ажиллаж байгаа. Хэвлийн булчин, нурууны булчин. Тэгэхээр ер нь анзаарж байгаа бол баг би бүх булчин ажиллаж байгаа. Яг уу тодорхой арай дийлэх хувийг хөл өгзөгнө гэж бодлоор энэ хөл үзэгч нэрлэж байгаа. За тэгээ бүхчүүд ялангуяа анзаардаг бол дандаа хөл хийдэг, хөлийн үндсэн суулт хийдэг. За тэгээд нурууны үндсэн татал хийдэг, сэж үндсэн шахалт хийдэг. Энэ нь болохоор том булчин хийж байгаа болохоор биеийн үндсэн суурь хүчийг бид нар нэмж өгдөг. За тэгээд дараагийн асуудал байдаг. Жинг хийгддэг. Бас л ялгаагүй мөрний цалтай адилхан нэг RM буюу өөрийнхөө өргөж чадах хэмжээний зорилгоосоо шалтгаалаад те хүчээ нэмэгч байгаа бол бүгдээрээ нэг 80%-аар 100 кг-аар та нэг удаа сууж чаддаг бол нэг 80 кг-аар 4-6 таагаар за нэг 5-6 удаа давтна. Дасал хоорондынхоо амралтын хугацаа мөн адил 3-4 минут байх хэрэгтэй. Эсвэргээр булчингийн мас нэмэгч байгаа бол нэг удаа өргөж чадах жингийнхаа нэг 70 орчим 65% орчим буюу 100 кг-аар нэг удаа өргөх хэрэгтэй бол нэг 65 кг-аар нэг 12-оос 15 тоогоор нэг 3-аас 4 давталт хийх хэрэгтэй. За магадгүй 5 давталт ч юм уу те. За бүр дараагийн асуудал. Одоо ярзаалах гэж байгаа, ирлип хийх гэж байгаа те. Илүү ярзаараа болох гэж байгаа бол дээр нь хүчээ төсвөрөө нэмэгдүүлэх гэж байгаа те. Гүүж мүдэг байх юм бол нэг удаа өргөж чадах жингийнхаа нэг 50 орчим хувь буюу 100 кг-ыг өргөдөг бол 50 кг жингээр бүгдээрээ юу байх хэрэгтэй. Олон тоогоор нэг 16-аас 20 тоогоор. За тэгээд 2-оос 3 таталт богино цогц таталтын амралтын хугацаа гэх юм бол эсрэхээрээ 15-аас 45 секунд хамгийн дээд нь маш богино хугацаанд амрах нь байна. Маш олон таталт хийх юм байна. Ингэж их нь булчин мас нэмж байгаа хүмүүс амралтын хугацаа бол нэг
минут 30 секундээс нэг 2 минут хангалттай. За би энэ хугацаанд баг 2 минут хангалттай амарчлаа тий. Энэ туслаа тэгээ би нэг одоо энэ нэг 40 кг-аар би баг дээш нэмэхгүй. Нэг тийм хүнд жингээр хийх шаардлага. Угаасаа эн чинь хөдөлмөр чинь маш том болчих болохоор бас тасгалдаа гоё нөөцөө хадгалаад нэг 40 за магадгүй нэг 60 болоод болгоод хийчихнэ. Ер нь тэгээд хүнээсийн үндсэн стандарт хэмжээж ярьдаг шүү дээ. Хүн цээжин дээр өөрийнхөө жингээр нэг 10 шахацдаг. Одоо чи 80 кг бол би 80 кг-ыг 10 шахацдаг. За нэг суутыг бол би 80 кг-ыг 10 суучдаг. Нурууны таталтыг бол нэг 10 кг-аар одоо 100 кг-аар 80 кг-аар нэг 10 татчихдаг. Ийм байх юм бол одоо яг баланс тэнцвэртэй гэж үздэг. Тэр яг би бас 80 кг-аар сууч чадна, 80 кг татчих чадна, шахах чадна гэсэн үг. Тэгээ өнөөдөр жоохон таслын блог хийж байгаа болохоор бас нөөцөө гамнаад жоохон хөнгөн хийгээд өчтэй. Нөгөө нэг амаараа яриад хийх нэг өөр, яг утас чихвчээ зүгээд хийх бас нэг өөр тий. Яг тасал хийж байгаа тохиолдол яг би төвлөрөөд 80 кг-аар ч 90 кг-аар суугаад очих болох. Яг хажуугаар давхар яриад хийж байгаа болохоор бас нөөцөө жоохон гамлах хэрэгтэй хаа. 1 2 3 за ингээ хийчихэн. За мөн хөлөө ингээ ойрхон барих юм бол яг гойны уртал руу ордог. 1 2 3 за тэгээ жоохон хол даваад хүн гойны дотор болон өгзг рүү орж өгдөг. Ингэж те 1 2 3 тэгэхээр ер нь бол бидний хувьд яг үндсэн суулт болоо одоо үндсэн татлыг хийж байгаа яг л стандартын байрлуулчаад дараагийн жижиг булчингуудаараа хэлбэрээ засах гэж авсан илүү дээр баг. 1 2 3 тэгээд бас нэг зүйл байдаг. Хөдний тасгал хийж байхдаа одоо ингэж би одоо нуруу хийж байхдаа ч мөр хийж байхдаа шууд суугаад байдаг шүү дээ тий. Тэгээд сууж амарч болохгүй аль болох ингэж доороогоо алхаад зогсоо байрлуулах ингэж амрааж өгсөй шууд суугаад байж болохгүй. Тэгм бол энэ яг суучих юм бол бас чирхэд дахиад ихэд зуураад унна. Хоёрдугаар ядраад ирнэ биеэс ч тохгүй. Тэр яг гоо ингэ сайхан алхаад амарч өгсөй. Тэгэл хар хонор бодоод үзэхгүй да. Таны үгзний мөчийн сайхан ажиллаучаад шосфейтэн суугаад байж болохгүй те. Бүгдээрээ слаго хийцэмж байгаа ингээд амраад энэ орондоо гоё усаа гоё шимж угаад баг гоё нэг дор күл гítэн оохгүйгээр ойр орхон гоё усаа шимээд угаад тагсдаг гэсэн. За тэгээд бүгдээрээ энэ дараа хайчин суултаар болцгоо нэг 4 ороод. За бид смит машин дээр одоо үндсэн суултыг хэлээ тэгээд бас илүү ойлгомжтой хараад хүнээс бас гантил барьчих. Тэр гантил барьж чадах бид нэр хэлээд хүлээсээ хэлсэн те. Энэ байрлалд гоё тавилаа. Эндээс нэг анзаарж байгаа эндээс нуруугаа отго гицээгөө чангаллаа. 1 2 Эсгээр бид нэр энэ төвшөнд тэгмэл өвдөг гэмт хэсэлтэй ингэж өсгөж болохгүй тийм үү? Өсгөн дээр бүтүүлээрээ тавина. За энэ дээрээ харуулъя. Харуулаа. Эндээс 1 2 3 за хажуу талаас нь хулаа. 1 2 3 4 5 за ингэж хийж болох нь. За мөн артлаас нь энэ хавьчаад энэ авьяас нарал тээ. 1 2 за энэ хийж дуусчаад мэдээж гой биес болоо алхаад явах хэвээр. Тэр та бүхэн сонгох нь анхан болон дуун шатных мал эсвэл смит дээр хэрвээ смит дээр ооч хэрэгтэй олдохгүй байх юм бол гантил дээрээ саяныхаар удаа гой
Мэдрээд их хэрэгтэй. Энэ дээр нэг бас тийм хүнд чим хэрэггүй. Өөртөө тарсан гоё боломжийн ачаад өчөж ингэж болно. За анхлын хичээлж байгаа бүр анх хийж байгаа хүмүүс бол огт жингүүгээр таны хэлсэн ч тийм хийж болж эндээс. Төвчлээ. Нэг гिच төвчсөн дуруу төвчсөн. Ингэж. Эндээс бүр итгэхий ингэж мэхэхгүй. Бидний одоо хоёр дахь хамгийн чухал дасгал бол та бүгд хэлж нэрлсэн, хэлж заншсан хайцсан сууд байгаа. За хайцсан сууд ихтэй бид нэр хөлийг бас гоё зөв барилдах хэрэгтэй. Эндээс ийм биштэй ингээд орооцтой дэж болохгүй. Бага зэргийн гадагшаага тавьж өглөө. Эндээс авлаа. Нэг шилбэг экстэйш болсон ийм биш. Хараа эндээс нэг ийм биш шүү заа манайхаа. Тэгэд мөн хажуудлаас харах юм бол уртлын хөл одоо ийм биш те. Эндээс авлаа гэд ингэхгүй. Өсгий байгаа бүр бүтүүлаараа байна. Хоёрдугаар бид нэр цээж жоохон унгаагаад өгөх юм бол өгзг рүү орж байгаа. Жоохон ингэж ихэх юм бол гойны уртал руу орж. Эндээс энэ дээр маш сайн манайхаа анхаарах хэрэгтэй. За гантилтэй хийж үзүүлээ те илүү ойлгомжтой болж магадгүй. За эхлээд хажуудлаас нь хөлөөгөө байрлууллаа. Яг өөрийнхөө алхалт хэмжээгөө таарууллаа. За эндээс 1 2 3 за үзүргөө оруулах гэж байгаа л те. Жоон тоогооч 1 2 3 за энэ талаа мөн ажиллаж үзүүлээ. Хөлөөгөө байрлууллаа. Гол нь байрлуулах хэрэгтэй. За ихэ гойны уртал руугаа 1 2 3 за жоон тонгоогоод үзүргөө оруулъя. 1 2 3 урдаас нь хөлийн хүү харагдах нь шүү дээ эндээс. 1 2 3 за жоо үзүргөө 1 2 3 за мөн нөгөө талтай адилхан. За гоо тэнцвэр оллоо. 1 2 3 за үзүргөө жоох орж. 1 2 3 ингээд тийм. За тэгээ сая та бүхэн анзаарсан би дасгал хийж байхдаа санамсргүй байдлаар ингээд хойдлын өвдгөө ингээд цохоод байгааз ингэж болохгүй шин гэх юм бол өвдгөний асуудалтай өвдөг эрсдэлтэй. Тэгэхээр энэ дээр та бүхэн сайн анхаарах хэрэгтэй. Хүн өөрийн мэдлэгүй нөгөө ингээд цохоод яваад байдаг. Тэгэхээр дараа нь өвдгөний асуудалтай, өвний шингэний асуудалтай болдог. Тэр энэ дээр сайн анхаарцгаарай. За мөн саяныхыг хийж байхдаа анзаарж байгаа те фитнест ингээд явж хийж болдог. Саяны байранда биш те. Одоо эндээс хөлөө тавилаа. 1 дараагаа тавилаа. 2 ингээд явчихдаг. За тэгэхээр хөл хитрхи ойрхон биш. Анзаарч бол бага зэргийн ойрхон явуулаад ингэх бол үзүргөө орж ин тийм үү? Анзаарч бол үзүргөө орж болж байна. Жохон том тавиад цээжаараа авлаа. Дараагийнхан тавилаа. 2 ингээд иж болох нэ. Тэгэхээр энэ дасгалаа бас хамгийн чухал дасгал. Нэлээд чангацал гардаг. Тэгээ миний хувьд бол орж ирээд алслаа, нуруугаалаа тэгээд шууд хайцсан суулт хийчдэг. Зарим хүмүүс орж ирээд үндсэн тат хийдэг. Үндсэн суулт хийдэг. Тэгэхээр энэ бол ямар нэг ялгаа байхгүй. Хамгийн чухал хоёр болчин. Өнөөдрийн бараг нийт хүчийн 50 орчим хувь хайцсан суулт болон үндсэн суултан дээр гарна. За үүний араас мэдээж дараагийн жижиг бүчгүүд явах болноор хамт байцгаарай.
Бидний дараагийн цахал сумос гэж нэрлэдэг те. Сумос уралт энэ болохоор гойны татвар болон өвзрүү төлхөө ордог. За хөлөө тавилтын үед бол чарил чарлин шиг буюу хөлөө гадагшаага тавьж өгнө. Эндээс нуруу отоолоо төвшөнд нэг юм болчихсон харж байна. Өгсөө жоохон цээж унгаагаад өгөх юм бол өвз рүү орно. За хажуу талаас нь харуулъя те. Эндээс яг гойныхаа дотор дээдл рүү хийх юм гараа. Шулуун барилаас нэг жоохон өвз рүү орж ирэх юм бол доош тонгоогоод өвзгөөгөө хавчихна эндээс. За ажлаас нэг үзүүлээ. Авлаа. Хөлөөгөө тавилаа эндээс. За өгзөг гой руугаа зэрэг орлоо эндээс. Нэг хоёр гар юм дэш гар юм шулуун барил дэш. Нэг хоёр анзаарч байгаа бол энэ диск энэ миний гантил бол одоо яг их царалдаад доош байгаа тийм. Нэг хоёр гурав дөрөв ингэхгүй гэдэг байгаа шүү дээ. Шулуун тавьчлаа. Тав. За одоо харах юм бол энэ гантилийг би тавих гэдэг нь энэ хэлээд байгаа шүү дээ. Эндээс ийм урагшаа энэ бин тавихгүй гэсэн үг. Игц харалтаа эндээс. За үзүргөө одоо оруулаа. Нэг хоёр гурав дөрөв тав. За ингээд бүрэн гүцэд гантилээ тавьсны дараа саяны нурууга түнчсэн байгааг суллаа шүү. Тэгвэл хүмүүс шууд эндээс ингэж идэх те. Ингэж болох юм бол бүгдээрээ битчгэмт аюуталтай гой төвлөрөөд үнэхээр бичид дэлэхгүй бол заавал 12 хөхгүйгээр ядраал тэр үедээ болчихдохгүйгээр тоогоо гүйцэгч нэгээд нуруугаа суллаад бас битчгэмт асуудалтай байдаг болохоор үүн дээр гой анхаарч өгөрөө. Энэ дээр одоо би 15-аар 4-д орно. Тэгэд гарын цалт орцгоо. За түрүү хэлсэнчлэн хөлний болчмол нэлээд том болчихно. За тэгээд миний хөлс бол ингээд баг нэгт хойж чинь тий. Тэгэхээр жин хасах зорилготой эгчнтэй жингээ хасгаж байгаа бас биеийн өчгийг нэмэгдүүлчих хүмүүс бол одоо хөвлөний булчин, гарын булчин гэдэг жижиг булчинтай зурлахаас илүүтэйгээр одоо хөлний том булчинтайгаа носолдох юм бол илүү их энерги шатааж гэдэг маань одоо илүү хурдан одоо илүү төлөв шатаах боломжтой. За булчингийн мас нэмэх боломжтой. Хүчээ нэмэгдүүлэх боломжтой. Тийм учраас анхлын хичээлж байгаа хүмүүс нэг жижигхэн тийм хөвлөний эсвэл гарын шилбэний гих мэт жижиг дасгал эхлэхээс илүүтэйгээр ер нь үндсэн төвлөрөөд одоо хөлийн үндсэн сул, нурууны үндсэн дасгалт, цээжний үндсэн дасгалт гэх юм уу. Энэ дасгал дээр бас төвлөрч байгаа гэж зөвлөе. Энэ слайд дуусчаад одоо би юу байна? Төхөөрөмжтэй дасгалууд дээр орох болно. Тэгээд влогтойгоо хамт хайцгаагаарай. Баярлалаа. Нэг төлөрж штэ бүр. Тэгээ манайхаа бас нэг ойлголт өгдөө штэ тий. Их хөлөрхий бол ингээд өөх шатчихна гэж бодоод байдаг. Яг үүндээ бол тийм биш. Бидний биед ерөнхийдөө нэг булчинд нэг 400 г, элгэнд бол нэг 100 г орчим гликоген үүсгэгдсэн байгаа. Тэгээ 1 г гликогенийг бид шимэгдүүлэхэд бол 3 г, 4 г ус хэрэгтэй байдаг. Тэгэхээр би дасгал хийж байгаа болохоор нөөц гликогеныг шахаж байгаа болохоор давхар тэр гликогенийг барьжсэн ус маань гадагшилж байгаа гэсэн үг. Энэ болохоор ямар нэгэн өөх шаталтай бол хамааралгүй. Энийг та бүхэн ойлгохоор. Тэгээд дасгал хийсний дараа нэг юм ойр ойрхон бицаад байдаг шүү дээ. Тэр маань болохоор би нөөц гликогены энерги бол ашигласан. Тэр гликогеныг барьжсэн ус маань ер нь гадагшилж байгаа гэсэн үг. За тэгээд өөрөө хөдөлгөхгүй байхдаа албаар хөдрүүлэх гээд хөдөлгдөг хувц өнөр өмсөд ингээд байдаг хүмүүс дэлгэхэд та бол ерөөсөө өөхөө шатааж байгаа юм шиг өөх хизээч бас булчин болдгоо. Та бүхэн сүүлний өөх тавиад хайрлын тагванд шараад үзээрэй. Булчин болох нүгөө үзээрэй. Хизээч өөх булчин болохгүй. Өөх хасагтлаа булчингийн мас нэмэгдэнэ. Өөхгүй бид нар булчингийн мас нэмэгдэх болохоос хизээч хөвлийн өөхөө булчин болно гэсэн яриа бол зүгээр үлгэрийн далаа гэсэн үг шин дээр та бүхэн ойлгох хэрэгтэй байна. За мөн хөлсөө ингээд автоматар хөдөлгдөг хувц өнсөд зузаан хувц өнсөд хөдөлгөх юм бол бидний бид байх хэвээр хэрэгцээтэй эрдэс маань хөлсөөр алдагдчихэдэг. Одоо жишээ нь ингээд их юм бол дав самтагдж байгаа. Энд би эрдэсээ алдчихж байгаа гэсэн үг.
Тэгэхээр зарим хүн хөлдөрдөг, зарим хүн хөлдөрдгөө. Энэ бол яг тухайн хүний өөрийнх нь биеийн онцлогоос шалтгаална. Хоёрдугаар яг их хэмжээний нүүрс эзсэн. Бидэнд нүүрс усны хэмжээ илгүүтэл ихтэй байгаа бол одоо хөлдөрдөг, их хөлс гардаг. Угаасаа хэлсэн шүү дээ, тий. 1 кг өөх таны 1 кг нүүрс ус таны биед орлоо гэхэд автоматар 3-4 кг усыг бидэд татна. Ингэснээр та 4-5 кг илүүлчих чинь бий болно. За дасгал хийдэг ч юм уу, хөдөлгөөгөө дэлгэхээр нөгөө нүүрсийн биеэс ингээд шахагдаж энерги болон гарна шүү дээ. Тэгэхээр давхар дээр нүүрсийг барьж исэн ус маань гадагшдаг гэсэн. Энийг та бүхэн ойлгоод аваарай. Би яалтчгүй сая өглөөний цагаа амар их уусаа. Тэгээд ингээд ер нь амар хөлрөөд тахш байна. Ер нь бол хөлөрдгөө төрлийн хүн байхгүй бэ. За танай фитнес тэгээд ийм шахалтын хөлний жилтийн төхөөрөмж байдаг бол үндсэн суултыг бол энэгээр орлуулж болдог. Тэгээд та бүхэндээс ашиглах бяцхан зөвлөгөө өргөе. За мэдээж хэлээд хөлөөр байрлана. Яг ингээд голлоод ингээд байх юм бол хөлийн уртл, артл одоо жигд орно. Эсвэргээрээ бид нэр хөлөө жоохон дээшээ тавиад ингээд өгөх юм бол гуйны артл руу орж ирсэн. За бүр хол тавиад таны сумаас суулчих гээд хэлсэн бол гуйны дотор тал руу орж өгнө. За жоохон доошоо хөлөө иймхүү байрлалтай байх юм бол бид нар гуйны дээдлэл рүү орно гэсэн үг. За тэгээд бид нэр яг үндсийг хэлээд гол шахалтаа авлаа нэгдүгээрт. За ингээд аавна. Тэгвэл эдгээр нэг анхаарах зүйл нөр хизээч хөлөө ингэж болохгүй. Гүйцэд өвлөд илгэж болохгүй гэсэн үг. Өвдөг. Одоо хүмүүс ингэж идэв штэ тий. Өвдөг бодоод шүү. Эсвэл эсрэгээр энэ дээр хүнд чиг одоо чинь энэ чинь нэг суулт 100-аар сууж бол энэ хүмүүс нэг 100-тай 250 авир чахч болдог байхгүй. Хитрхи хүнжин хийчээд ингээд тахмал энэ бодоо олно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй хамгийн дэдлийн хэмжээнд өчр гэсэн үг. За ингээд буулгалаа. За эндээс авлаа. Нэг ингэж байна. Тэгэхгүйгээр эндээс зарим нь бүр ингэчээд ингээ худлаа ингээд байдаг. Ингэх шаардлагагүй. Та нар ямар нэгэн байдлаар тоо гүйцэхгээгүй булчингаа хөгжүүлэх гэж байгаа сайн мэдэрч хийх ёстой. Авлаа. Нэг тэгэхгүйгээр ингэж мэж болохгүйгээс хөлөө ялгаагүй. Ингэж болохгүй шүү. За одоо бүгд гой зүү хийцгээе. 1 2 3 4 5. За дууслаа. Хөгжөөгөө буулгалаа. Хөлөө авлаа. За ингээ бие суулна. За мөн энэ дээр сая эсэлжлийн шилб хийж болно. Шилбэний булчин. Авлаа. Буулгалаа тийм үү? Эндээс доошлууллаа. 1. Хөл ингээ шулуун байралтай байх юм бол шилбэний артл руу орж иж байна. 1 2 3. За эсрэгээр хөлөө жоох ингээ тавьдаг ч юм бол дотор шилбэ рүү 1 2 3. За эсрэгээр ингээ тавьдаг юм бол шилбэний гадна тал руу 1 2 3 4. За мөн төвжээгөө буулгалаа. Тавилаа. За тэгээд та бүхэн сая анзаарсан бол энэ дээр бол ингээд шилб болон гуйны дотор талаа хөгжүүлж байгаа булчингаа сонгоод тэрийгэ залруулж болж байна. Ягаад жишээ нь таны шилб жишээ нь хэрвээ бага зэргийн гадагшаа хөгжилтөө энийг дотгошоо олгож хөгжүүлж байгаа бол дотор талын булчингаа энэ байрлалаас хийх хэрэгтэй байх нь. За итгэхэд дотнод нэрээ гадагшаа суулгах юм бол одоо тий гадна руу төрүүлж хийх нь. За тэгээд хойшоо хөгжүүлж байгаа эндээс иж болно. За тэгээд шилбэний булчин өөрөө харьцангуй жижиг булчин болохоор яг булчингаа хөгжүүлж байгаа тохиолдолд өдрөөлөн хийж болдог. Харьцангуй хурдан амарч байгаа болохоор гоо шилбэ өргөн болгож байгаа бол өдрөөлөн хийж болно. Дараагийн асуудал одоо мэдээж эмэгтэйчдийн үед те маш өргөн шилбэтэй бүдүүн шилбэтэй би ингээд шилбэ нарийцмаар байна. Тэгэхээр шилбэний булчин хийхээр ингээд нэмж ингээд өргөн болоод ингээд асуудал үүдэг. Тийм учраас тийм байх юм бол хөнгөн жингээр өдрөөлөн тогтмол хийснээрээ тухайн шилбэчин одоо яс булчин өөх гэж байгаа. Булчингаа хөгжүүлээд гаднах өөхөн массыг багасгасаараа шилбэчин гой галбирлаг гэснээр нарийнхан байх боломжтой. Тэгэхээр энэ дээр та бүхэн сайн анхаарад өөрөө өөрийнхөө зорилгоо шилтгаалаад тэгээд булчингаа хөгжүүлцгээгээрээ бүдүүн шилбэтэй байх юм бол тэрийг нарийцахын тулд хөнгөн жингээр олон давтж хийх хэрэгтэй байх нь. Эсвэргээрээ жоохон булчингээ нэмэгдүүлж өргөн болгох гэж байгаа. Нарийнх шилбэтэй бол тэрийг өргөн болгох гэж байгаа бол бага зэргийн тоогоо багасгаад жингийн жоохон нэмээд өдрөөлөн хийж болно гэсэн үг. Блог хэлж хэлжсэн тийм үү? Эмэгтэйчүүдийн биеийн бүтц гормон төвшин өөрөө байгаа гэдэг. Эсэргэн дааврын хэмжээ даавар болохоор хөвчлэн одоо бэлхүүс өгзөг хэсгээр өөх одоо бэлхүүс хэсгээр ингээд өөх хөрвүүлэх хандлагатай байдаг. Түүнийгээ дагаад эмэгтэйчүүдийн өгзөг гойны булчин хөгждөг ярьсан шүү дээ. Тэрнтэй адилхан хөлөөрөө таргалт ихтэй, шилбэрээ таргалт ихтэй тохиолдолд бол эмэгтэйчүүд ялангуяа
өөхний хувиа сайн багсгаж, маш сайн асгаж, дэглэм маш урт хугацаанд даах хэвээр. Тэгэхээр яг дээрээсээ царай шуугдаад, за хөвлий багсаад ингээд доош багсна. Тэнгүүдээ сүүл рүүгээ хамгийн сүүлд хөлөвчин тасагддаг. Тэгэхээр тэр нь жоохон хугацаа шаарддаг болохоор хүмүүс эмэгтэйчүүд ялангуяа буугаад өчтдөг. Тийм учраас та бүхэн бас зорилготой өгнч байгаад битгий бууж өгөөрөө. Зарим зүйл тодорхой хэмжээний цаг хугацаа шаардна. Энийг таас ойлгох хэрэгтэй байна. За ялангуяа өөхний хувь нэг 18-аас доош орж иж хөвлийний дээдсхийн булчин цухаж гисний дараа түүнээс хойшоо ер нь хөл нарийнснууд ойлгочороо. Тэр бүгдээрээ гой тууштай байцгаагаараа. За тэгээд хэрвээ гой нь бүдүүн байлаа гэхээр би багшаа ингээд гой игээд улам минийх ингээд булчин хөөгөө томроод байна гэж үздэг. Яг үүндээ эхний ээлжинд бид нар бид хангалттай хэмжээний нүүрс ус гискогийн нөөцтэй байгаа тохиолдолд булчин маань ялгаагүй ингээд ус татчихэдэг. Одоо нэг нүүрс ихтэй байгаа болохоор нүүрс чинь ингээд бид тархмал хэлбэрээр буюу булчингийн завсар, хөвлийний өөх, дотор өөх, за нүүрэн 5 хэлбэрээр ингээд үүсчихэд. За тэр үед нь ингээд дасгал хийхээр кард памп буюу булчин хөөж өгсөн бидний завдаг. Тэгэхээр яг хүмүүс эмгтээчүүд минийх ингээд 60 байсан чинь нэг 62 удаа томроод байна багшаа ингээд хөл ихээр томроодох юм гэж боддог. Яг үүндээ бол тэхгүй та бүхэн хангалттай нөөц дотор нүүрсээ багасгаад ингээд биеийн гликогены нөөц хангалттай багасаад өөхөө энерги болон цацуулаад эхлэхээр тэр хавнтын байдал чинь багасна, хөөс чинь багасна. Тэрийгээ дагаад 60-аас 62 очихсон эсрэгээрээ 58 болох, 57 болох ингээд багасаад нарийсаад гой галбижаад эхэлнэ гэсэн үг. За тэгээд анхаарч цагаарай. Эсрэгээрээ бас нөгөө булчин бас ингэж байгаа нарийнхан гуйтай тэгээд энийг том болмоор байгаа гэж үзэж байгаа бол танд хангалттай нүүрсний нөөц байхгүй байгаа тохиолдолд та нүүрсээ хангалтаасаа эдээд таслаасаа их юм бол нүүрс ч ус татна. Түрүү чи хэлсэн эсрэгээр кард пампсаа автна. Түүнийгээ доод булчин маш сайн гэмтэн. Буцаж гэмтсэн үед нь уургалаг амин дэмтэй шим тэжилтэй болоод идэх юм бол тэр нь ходоодонд ороод бүдүүн нарийн гэцэг шимэгдээд цуснд амин уучлал одоо тэр тухайн цусаар амин уучлалтанд дамжаад яг тухайн өдрийн ажилласан булчинд хэрэгцээтэй одоо түш одоо амин уучлалт өгнө. Инсээрээ гой булчингийн мас нэмж өгөөд баг багаар томорно гэсэн үг. Тэгэхээр өгд л ижлэхийн төвшөнтөө та жингээ нэмгэж байгаа бай, өөхөө асгаж байгаа бай ялгаагүй л хоолны дэглэмтэй хосуулах ёстой шүү. Энийг та бүхэн ойлгоцгоорой. Бидний дараагийн засал гойны уртлыг хийх чинь одоо бүгдээрээ үндсэн дасгалуудаа хийсэн. Тэгэхээр чимэг болгоод гойны уртлаа салгаж чинь, автлаа салгаж чинь. За тэгээ үзгээ салгаж чинь гэсэн үг. За гойны уртлыг би одоо энэ хөрөмсөр хийх чинь. Эндээс мэдээж авлаа. Хөлөө гой байрлууллаа. Эндээс хөл юм биш шүү манайхан. За хөлөө хойш яд хэлж өгнө. Авлаа. 1 барьж өг 1 2 3 4 тэгээд энэ дээр давхар хийж яхад мэдээж венийн судасны өргөсөлтөө хүмүүстэй ер нь бол гойны булчин шилбэний булчин хөгжүүлэх юм бол бас тэр венийн судасын өргөсөл багасах идэх хандлагатай гэж мэрэгжлийн эмчнүүд надад зөвлөж ирсэн. Тэр энэ булчингаа маш сайн хийж байгаагаар манайхаа гой бариад авлаа. Хей. Тэгээд зарим хүмүүс орж ирээ шууд энэ дээр ороод гэхдээ тэгэхээр яг тэгж боосно. Гэхдээ эхлээ жижигхэн булчингаа яачих юм бол та жижигхэн булчин хийхээр ялгаагүй ядралтыг аавна. Ядралт авсны дараа том булчин хийхээр бэртчгэмт асуудалтай байдаг болохоор өглөөний нэгтэд ажлын хүнд гэдэг шиг дасгалын ихэнд хамгийн том чухал булчингуудаа хийчихэд араас нь хүчээ жоохон багасаад өнөөдрийн энергинээс жоохон багасаад эхлэхэд нь хөнгөн дасгалуудаа ивэл илүү үр дүнтэй шүү гэдгийг зөвлөе. За ингээ гой барьж болно. Гоё штэ. Энэ мэдрэмж сайн гоё. Тэгээд дасгал хийхэд бидний эндорфин даавар ялгарна, адреналин даавар, стресс хэсэг серотонин даавар ялгарна. Үнэ. Гэхдээ хэтрүүлсэн дасгал хитрхи стресстэй уурлаж бухимдсан, хитрхи хүч чаардсан гэж орилсон дасгал ялгаагүй кортизол дааврыг ялгаруулна. Бидэрт ингээд физикийн үед ингээд дарамтыг үсгээд зүгээр байгаа булчин өдөөд ингээд хөдөлгөөд зоогоод нь штэ. Үүнийгээ дагаа бидний кортизол даавраас давхар ялгардаг. Тэгэхээр стрессийн менежментийг бас сайн хийцгээгээрээ бид нар мэдээж фитнес орж ирээд яг аим хэцүү орж ирээл дарахтаа нэг сайхан болдсон ч чүрхт ороод яг дасгалын дараа ялгарч байгаа тэр ажлын даавартай холбоотой өдөр тэгээд хүн 30 минут дасгал хийснээрээ хүний мелатонин даавар ялгардаг. Их биш юм аа гэхэд ядаж өдөртөө 30 минут хөнгөн хөдөлгөөн хийдэг байгаарай. Эрүүл мэндэд анхаарал. За дараагийн оролт орцгоё бүгдээрээ.
анзаарсан бол би жижигхэн булчин дээр ер нь маш богинохон хугацаанд амарч байгааз өхөн сэргээ турдаа автаж байгаа болохоор эсрэгээр би тэр үнсэн суултан дээр баг ингээд маш удаан амраад байгаа юм амьсгал дарагдахгүйсэн бол тэр булчгийн эзэлж байгаа хэмжээнүүд л яригдж байгаа. Одоо жижигхэн булчин хийж байгаа болохоор маш хурдан би амраад иж болно. За тэгээ тоог нь бол нэг заавал 12-гээр 15 25 шиж болно гэсэн үг. Анзаарч байгаа ингээд булчинтай яг говьны энэ урт руу орж байгаа тийм. Анзаарч байгаа хараа. Энэ завшрыг ашиглаад бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй юм шиг байна. Одоо хөл хийж байхдаа ямар нэгэн сувсмент хэрэгжилж гэнэ гэж асуудаг тийм. Би яг одоогоор 13 14 жилдээ фитнесээр хичээлж байна. Тэгээ энэ хугацаанд бол маш олон зүйлүүдийг туршиж хэрэгж үзсэн. Одоогоор бол би яг үнийг хэд одоо байлд байна. Тэгвэл энэ ч байгаа тохиолдолд ямар нэгэн хоолны дэлгэм мэдвэр дагаагүй байна. Хоёрдугаарт ямар нэгэн саплимент одоо даалга. Яг шулуу хөлийг бэлээс 30 минутын өмнө нэг ганц салбар, ганц цаг американо ууж гин, бэлгийн дундуур ус ууж гин. Тийм байдалтай байгаа. Тэгэхээр яг тэмцээн уралдаанд зориогүй маш тийм том зорилготой биш бол заавал pre-workout авах хэрэглээд авах шаардлагагүй бас кафеин хэмжээсэн тийм өндөр аваад авах шаардлагагүй гэдгийг бол би олон жилийн дунджаар бол ойлгосон. За бэлтгэл нөхөр гоё хийж чадсан бол энэний дараа заавал тийм вэ уургуухаар 35 гэж ойлгож болохгүй. Бэлтгэлийн дараа бид өнөрний цагаар ирж болно. Эсвэл уурлаг гоё ногоотой махтаа сан хоол идэж болно. Ямар ч ялгаа байхгүй. Булчингийн маасны уургээд тэгэхээр тэр уургийг ухаар булчин томроод байгаа юм шиг ялгаагүй л таны идэж байгаа махтай адилхан, идэж байгаа өндөгтэй ч адилхан, өндөгч илүү органик, мах чинь илүү эрүүл гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг та анхаарцгаар бидний тэгээд сэтгүүлдээ тоглоод булчингийн маасны уург гэхээр бүгдээрээ очиж шүүрж аваад авах хэрэгтэй санагдаж аваад ба заавал их шаардлагагүй. Бүгдээ илүү органик зүйлийг хэрэглэх хэрэгтэй. За үнэхээр бас мэдээж дараагийн шатнд тэмцээнд орох гэж байгаа өдрөө болгон хүн тасал хийж байгаа тохиолдолд мэдээж хөлсөөр алж байгаа нэмэлт хөлсөөр алж байгаа эрдэсийн нөхөнд бол амин дэнгүүд хэрэглэх ёстой, нэмэлт хэвтүүнүүд хэрэглэх ёстой. Таслаа мэдээж дэглэм дагж байгаа өсөж байгаа ядраа дагавал тэрийгээ сэргээж pre-workout-аар сэргээж болно. За мэдээж дасгал хөдөлгөөн хийгээд дэглэм дагж байгаа юм чин жоохон ч гэсэн гоё тэр үлэн мэдрэмжээ, амтны идэх мэдрэмжээ дарахын тулд өөрийнхөө дуртай амттай вэ үргээ ууж болно. Тийм зорилгогүй өдөр тутамдаа хийж байгаа тохиолдолд тамирчиг цүнхээр дөрөн уурч ихэд зүгээр дөрөн pre-workout болоод нэг сүр оруулаад авах шаардлагагүй гэсэн үг. Заавал та 100-аар ирсэн ч адилхан 50 кг мэдрэж ирсэн ч танд адилхан. Хүн жингээр их юм бол яг хөө эрсдэл өндөртөө бэртгэхийн асуудалтай. Эсрэгээр мэдээж хүн хөгжиж байгаа юм чин 2 сар 3 сарын дараа ингээд тасгалжиг хөнгөн санагдаад ирэх юм бол жингээ нэмж бол баг багаар ахиж болно. Битгий яараарай. Энэ зүйлийг маш сайн ойлгоо. Битгий яар. Окей. Маргааш нөгөө төр байх хамаагүй зүгээр битгий яар. Болно. Нэг өдөр хийлээгээд бүгдийг сүрээр хийлээгээд танд өөрчлөлт орохгүй. Зүгээр л бага хугацаанд тогтмол хөнгөнөөр алгасахгүй их юм бол танд илүү гоё үрд бодиттой үр дүн гарна. Окей, амжилт хүсье. Эй. За бидний өнөөдрийн дасгал ерөөхдөө дуусах шишгээ хандж байна. За миний хүч ч гэсэн ингээд багасаад ядралын байдал орсон байна. Цаг уйны урт хийсэнд одоо бүгд уйны артлыг төхөөрөмжтэй хийцгээл. За би төхөөрөмж дээрээ суудсан байна. Эндээс тааруулна. Мэдээж энэ дээр хөлөө тохируулна те. Эндээс авлаа. Гой тааруулж өгдөө. Хөлөө ийм биш. Авлаа. Хөх. За одоо гой бэлэн байдал хангалаа те. 1 2 1 2 яг гойны артлаа мэдрээ тийм. 3 гойны артлыг үзэх гэсэн. 4 та 6 7 гой яахгүйгээр зөвлөхөө болгож хийсэн. Яа. Мөрч. За араас нь шууд сэтлээд гойнод тутлаг хийчих. Ийш. Ийм төхөөрөмж байдаг бах те. Нэр ич болно. Гой сунгаад. За энийг гой сунгаж. Эндээс гой бие гой наач зүгөөд 1 2 3 гойнод тутлаг. Бас сонголтод 4 5 7 8 9 10. За эндээс анзаарж байгаа нэг зүйл байна уу? Бидний булчин сунж агч хөгждөг тийм үү?
Тэгэхээр ингээд дасгал угаасаа хийгээд хөөс хангалттай авчлаа. Тэнгүүт энэ чимэг дасгалууд буюу жижигхэн болчингууд ингээд төхөөрөмж дасгалууд ер нь одоо айгүй сунгаад өчтдөг. Одоо жишээ нь цээж хийж дахиад дараа нь цээжний алдалтаар гой цээж сунгацдаг тийм үү. Тэгэхээр энэ төхөөрөмж дээр одоо жишээ нь би гуйныхаа ингээд төтөртлөг гой сунгалт хийж өгч байна. Ингээд сунгаж гэсэн. За энийг дууслаа. Араас нь шууд цэтлээд энэ гойны артал өгзөг, гойны гадна л өгзөг төхөөрөмж. Би энийг ялангуяа эмгтээчүүд маань гоё төлхөө хийгээрээ. Би бол та бүхэндээс одоо төхөөрөмж байгаа тухайн төхөөрөмжтэй яаж харьцах вэ гэдэг зөвлөмж өргөж байгаа болохоор бүгдэн дээр ингэж өгч. Гоё бөксөө гоё гүйцэд нааж сандал дээр бүрэн гүйцэд сууж өгөх гэсэн. За зарим тохиолдолд эмгтээчүүд ингэж хийгээд байдаг те. Ингэж хийсэн ч болно өгз рүү орно. Гэтэ төхөөрөмжийн үндсэн зарчим бол эндээс бариад цээж гүйцэж хаад энэ байрлалаас ихс тоххой. 1 барьлаа. 2 амьсгаа авлаа. Биеэс хүч гарч байгаа тохиолдолд амьсгаа гаргалаа. Амьсгаа авлаа. Гаргалаа. 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 За, өнөөдрийн блог энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд хэрэгцээтэй зөвлөгөө, зааврыг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ надад өгөх зөвлөгөө, за тэгээд блогтой холбоотой санал хүсэлт байх юм бол энэхүү блогонд өөр сэтгэлдлийг үлдээгээрэй. Тэгээд дараагийн блогоор уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.